800-ны тэртегээс өвгдийн рүүл дэлгэрч найгал салхиар жанлав цогцолог шиглэж ногоон цагаан дарих үүлэн цаанаас гэрэлтэж норивлон цанхэр дэлхийд алтан соён бэрхшээж өндөр гэгэний мэлми наран зүгээс тодорч өргөнд Монголондоо баярын ирүүл айлтгаж байна. 17 дугаар жарны Элдв Эрдэнэт хэмээх модон могой жилийн сар шинийн баярын нэвтрүүлгийн хомирт маань Өвөрхөнгай аймгийн 9 зүйл сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн тэргүүлэгч Баяр Жаргал хүрэлцэн ирсэн байна. Сар шиндээ сайхан шинжилж гэнэ үү? Сайхан сар шиндээ сайхан шинжилж гэнэ үү? Өнөө жил анх дугаар богд Өндөргийн зам одрын мэлми гэж үлмийн оршсон 390 жилийн ой тохиож байгаа. Тэгээд энэ түүхэн тохиож байгаад одоо нутгийн хүний хувьд сайхан одоо уран бүтээлийн дээжтэй одоо баярын нэвтрүүлэгт маань ирсэн. Тэгээд дуу бүтсэн түүхээсээ одоо бас үзэгч олонтойгоо хуваалцсан уу. Өндөргийн нутаг гэсэн дог 2021 онд одоо миний би зохиосон байгаа. Тэгээд дууны маань аяыг манай үеэлдөө Бахтбаатар зохиосон. Дууг маань одоо Төмөн олондоо манай эхнэр би Амар Жаргалаас хүргэсэн ийм сайхан уран бүтээлэг бол гаргасан байгаа. Өндөргийн нутаг дуу маань бол 4 бадагтай. Тэгэхээр тус дууг ярихаас өмнө Өндөргийн зан азрын тухайс товч мэдээллийг бас та бүхэндээ хэлсэн зөв зүйтэй баха. 1635 онд Түшээд хаан аймгийн Элдэн биелийн өшөө одоогийн Өвөрхөнгай аймгийн 9 зүйл сумын Мандаа толгой гэдэг газар бол Өндөргийн зан азар мэлми нээж өлмий төссөн ийм сайхан ариун тагшин газар тал төрсөн. Тэгээд Өндөргийн зан азрыг одоо төрхөөс нь өмнө бол аав ээж нь одоо төрхөөс өмнө бол зүүдэнд нь бол их сайхан одоо тийм баяр баясгалантай зүйлүүд бол нэлээд сайхан тохиолдож байсан гэж одоо ардын яриа хууч өгд бол байдаг. Тэгээд Өндөргийн зан азрыг төрсний дараа бүр сэлгэснийх нь хожим бол одоо буурин дээр нь цэцэг ногоо дэлгэрч 9 боллог одоо гарч ирсэн гэсэн ийм түүхэн яриа бол саман яриа бол ингэж үлдсэн байдаг. Өндөргийн зан азар төрж төрснөөр бол одоо 1639 онд Их Монгол уулд Ширээ цагаан оронд бол Монголын анх дахь богд доор бол өргөмжлөгдсөн одоо ийм суу алдартай хүн болох суурийг бол одоо тэнд тавьж монголчууд бол өргөмжилсэн байдаг. Тэгээд Өндөргийн зан азрын ер нь бол дэлхийд одоо монголчуудыг таних одоо хоёр ерөнхийдөө хүнээр бол монголчуудыг бол таньдаг. Нэгдүгээрт нь бол Чингис хаан, хоёрдугаарт нь болохоор Чингис хааны алтан уургийн одоо хүн Түшээд хаан гомд өржийн хүү. Өндөргийн зан азраар бол дэлхийд одоо монголчуудыг таньдаг. Яагаад Өндөргийн зан азраар монголчуудыг таньдаг? Яагаад монголчууд одоо Өндөргийн зан азрын одоо удам ухсаа юм бэ гэдгийг яаж одоо харж таньдаг вэ гэхээр Өндөргийн зан азрын бүтээлүүд нь бол одоо дэлхийд одоо Леонардо да Винчи, Рембрандт гэдэг ингээд одоо алдартай зураг зурдаг хүмүүсийн бүтээлээс одоо дутгааргүй юм гэдгийг бол дэлхийн нийт бол таньж мэдсэн. Үүнийг хизээ таньж мэдсэн бэ гэхээр 1993 онд 93-аас 94 онд Францад болсон Монголын одоо үзэсгэлэн бол Өндөргийн зан азрын одоо хосгүй бүтээлүүд ногоон дарих, цагаан дарих, язгуурын таван бурхан, очир дарь бурхан гэдэг энэ хосгүй бүтээлүүд тэр үзэсгэлэн дээр бол ингэж тавьсан байгаа. Тэгээд тухайн үеийн одоо үнэт эдлэл судалдаг эрдэмтэд, гадаад дотоодын эрдэмтэд одоо тухайн бүтээлүүдийг бол үнэлсэн. Тэгэхээр тэр нь бол үнэхээр одоо үн цэнтэй дахин давтагдчихгүй тийм ээ. Яаж хийсэн нь өнөөдрийн хүртэл одоо судалж мэдэх боломжгүй тийм үнэт бүтээл, үн цэнтэй бүтээл юм гэдгийг бол 93 оноос ингээд дэлхийн нийт бол ингээд тогтооцсон. Тэгээд Өндөргийн зан азрын одоо анх дахь Өндөргийн зан азраа танин мэдэж одоо дэлхийн нийт таниулах сурчлах үүднээс 1995 онд Өндөргийн зан азраа сурчлах үүднээс Даншиг наадмыг одоо анх хийсэн. Түүнээс хойш ингээд 10 жил тутамдаа Монгол Улсын засгийн газраас тогтоол гаргаад ингэж бол хийдэг болсон. Өнөө жил бас одоо Өндөргийн зан азрын 390 жилийн бас тохиож байна. Тэгээд одоо энэ суу алдартай хүн маань бас одоо соён бүсэг гийг бас одоо зохиосон одоо 90 гаруй бариг тэмдэгтэй. Үнийг бол дөхөн хийдэд одоо олон хоногор шавлин сууж явахдаа бол ингэж бүтээсэн байдаг. Одоо хүмүүсүүд маш олон энэ зараад өөрөө тодорсон гэгээ гэх тийм ээ бас соён бүсгч гэдэг юм аа.
Тэгээд энэ соён бүсг нь яагаад өнөөдөр алдартай байна вэ гэхээр өндөргийн зануудаар алтан соён бүсгээ бүтээснийхэн дараа миний одоо бүтээсэн соён бол дэлхийг бүрхнэ гэж одоо бас тухайн үед бас хэлсэн нь бол ингээд түүхэн баримт бичигт бол ингээд тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Энэ нь юугаар батлагдж байна вэ гэхээр одоо Монгол улсын элчин сайдын яам байгаа дэлхийн одоо улс орнуудад нүүбэд хүртгэлтэй улс орнуудын гадаа бол манай алтан соёмтой төрийн талбай бол ингэж мандаж байдгаар бол маш тод харагддаг юм аа. Тэгээд одоо энэ хос өндөргийн зануудар маань уран баримлч тийм ээ одоо их соён гэгэрүүлэгч багш гэдэг маш олон одоо Монгол улсын барилгын шавыг одоо анх тавьсан гэж ярьж байдаг тийм ээ. Хүрээ хэдийн суур үндсийг нь тавьсан гэдэг. Тэгэхээр өндөргийн зануударын бүтээлийн өөрийнх нь хийсэн бүтээлийг одоо яриад өнөөдөр бол ингээд үнэхээр сэтгэлд багтаж одоо омгорч явдаг. Одоо түүний бүтээлийг яриад бол маш олон цаг зарцуулах бах. Ерөнхийдөө товчхон ярихад бол нэг иймэрхүү байгаамаа. Өндөргийн нутаг гэдэг дуу маань бол өндөргийн зануудтай бол одоо салшгүй холбоотой. Тэгэхээр энэ хүнийхээ одоо төрсэн газарт миний бие төрж өссөн учраас одоо яхан дуу зохиоч энэ хүний үйл бүтээлийн тухайн дундаа яаж оруулах вэ? Тийм ээ ямар утга санаатай оруулах вэ гэдгийг нэлээ одоо бодож явсны үндсэн дээр 2021 онд бол одоо тухайн дууга ингэж бүтээж одоо одны хүртэл болгосон. Тэгээд түрүүн би бас нэвтрүүлэг эхлэхэд бас хэлжсэн дуу маань 4 бадагтай. За энэ бадаг маань нэгдүгээр бадаг маань ерөнхийдөө бол аав гэдэг юм давхар философи цаад утга санааг нь ойлгол аав гэдэг санаа бол ингээд маш тодор гарна. Хоёрдугаар бадаг нь ээж гэдэг санаа ерөнхийдөө бол ингээд бас маш тодор гаргана. Гуравдугаар бадагт нь бол ард олон нөө бас ингээд тодтгсон байдаг. Дөрөвдүгээр бадаг нь бол хүний бага нас тийм ээ хүн болгоны бага бачир нас одоо хаана одоо өсөж том болсон бай гэдгийг ингэж тодорхой бодож одоо ерөнхий одоо цаад философийн бол ингэж гаргаж дуугаан бол зохиосоо. Нутаг усныхаа дууг ингээд ярьсан бас миний хувьд сэтгэл их өндөр байна. Нутаг усныхаа дууг дуулах, сонсох бол хүн болгоны хувьд бол ингээд их сайхан байдгаа гэж бас боддог. За тэгээ нийт монголчуудаа Өвөр хангаа аймгийн хаан Зон олонд 900 сумын хаан ард иргэдтэй сар шинийн мэндийг дэвшүүлье. Та бүхэн сайхан шинэлээрэй. Дархан хайгаад зүйлийн цэцэг сунгаалдан дэлхийг чимээд цаалонд мэн буян дагуулж ирсэн зүйл шивийг гэнтний ихэсэн гэсэн утаа Богдинэн төрсөн утаа цайтам хүндийн талан ихийн сэтгэл шиг ухтаад цэнгэг усан мэрэлцэн ард олнон далаад цагаан харахны ширхэг чулуунд түүхүүгүүлсэн шиги алдартны өлтөги болсон утаа өнөөдөр шиг миний хайртай утаа өндөр богдинэн төрсөн утаа
олонний дунд мөхрөөд түрдэг өргөх найрын дунд намжиж үзээгүй тэгээс үгдимэн угсаа тасраагүй тэнгэр заяатны хайр түгэсэн нутаг бүгдийн төрсөн нутаг өнөөгөн хүлгээ урдуулсан сар хархан нөө улс Монголын шүтэн алтан саян минөө унаган магимэн дурсан жигнохсон бүгдийн хийг дарсан нутаг өнөөдөр чи миний хайртай нутаг өндөр бүгдийн төрсөн нутаг өнөөдөр чи миний хайртай нутаг бүгдийн төрсөн нутаг Ирэх сайн цагийн төвчөө болон дүрлцсэн эрхмийн дээд эрхэм өтөс мэрэгдэн дээдлэж илгэн халуун хайр хүйн холбоотой нутагта илгээрээ эн хамглан төрлөөрөө төвшин амглан юу сансан 9 цагаан хүсэл нь сэтгэлчлэн бүтхийн өрөөл өргөё сар шиндээ сайхан шинлээрээ